Таны гарт наалдахгүй байгаа мó? Би ер нь жоохон өөр гуруутай юм уу хаашаа. Энэ ч одоо ерөөсөө яг унлаа л та энэ тавцангасаа. За чамд одоо юм сонголт байна. Хамгийн энгийн аргыг л заагаад өг. Хамгийн энгийн аргаар миний хуруунд наалдахгүй ямар арга ган тэрийг заагаад өгч. Хамгийн энгийн арга нь за энэ дээр болохоор юм жижигхэн нэмгийн юм давхраг тогтцсон байгаа юм. Тэр чинь болохоор би хэлжсэн юм чи энэ багхгүй да. Тэрийг бол арилгах хэрэггүй. Энэ нөгөө зөөрмөгт байгаа одоо чиглэгийг ингээд татаад тэгээд юм хатуу юм нэмгэн гадарга уусж байгаа. Тэгэхээр талах нь алдахгүй гэсэн. Жижигхэн юм ингээд үүсчихэр би тэрийг ингээд хусаад байдаг байхгүй юу. За. Эхлээд энийгээ гурилтна. Энийг үтгүүлээ. Банатон. За. Би бол гэртээ ингэж гурил цацдаг. Тэгэхээр энийг ч бас нэг хийж чадах байлгүй дээ. Гэхдээ жоохон сандраад байна л да. Болж гин. Болж гин үү? Болж штэ. Ер нь бол ёроолын бол нэлийн илүү сайн зүрхэд цацаад өгч. Яагаад гэвэл зурмаг одоо яагаад ч юм ингээд нөгөө шингэн нь доороо илүү ингээд хуралдаад ингээд наалтчих гад байдгийн. Тэгэхээр тэр эсгийн сайн гуралдаад өгч. За болж гин. За энэ ингээд бэлэн болчлоо. За одоо яах вүлээ? За одоо жоохон гурилцаад өгч. Тэгээд эхлэе да. За. За ер нь анзаараарай. Зүгээр гараараа ингээд хүрээд үз. Гарт чинь алдаад байна те. Гадаргуугаас нь ингээд татаад үз. Ер нь бол сайн хөөгөөд сайн цаавлаг үссэн бол ингээд наалдахгүй. Таны гарт ягаад наалдахгүй байгаа юм бэ? Би жоохон өөр хуруутай юм уу хаашаа. Зөнгөд айгүй зөөлх ингээд татна л да. Тэгэхээр зэрэг гадаргуугаас ингээд салаад эхэлж байгаа. Наалдаад байна уу? За энэ дээр хийгээд үзтээ. Чи жоохон дэндүү их дараад ах шиг байна. Хитрхи сайн дарахгүй бол зүгээр салж байгаа үстэй тий. Зааж агаар юу болчих вэ? Тэгтээ зарим гадаргуугаар бол жоохон наалдаад байна. За санаж гин үү? Энэ бол нөгөө талхны чинь мүлгэр гадаргуун шүү дээ. Тэр доор нагаа чинь талхны чинь ялцгаа гадаргуун шүү. Тэргээ санаж гин үү те? Яа одоо миний нөгөө гурил наалтахаар зэрэг жоохон нөрөвтдөг тэр маань хөдлөөд байна. За өргөж аваад хутгаж аваад хийчих. За өөрөөр нь бас унгаж болно шүү дээ. Хитрхи их зурмагтайгаа нэг зуралцсны хэрэггүй яагаад гэвэл сайхан хийтэй болцсон байгаа тэрийн бүгдийг шахаж гарахгүйгээр энэ үнэр нь бол айгүй гоё байна. Манай гэрт байгаа миний зураг болохоор нэх айхтар үнэртэй байдаг юм аа. Тэрнийг бодох юм бол гоё зөөлөн үнэртэй байна. За болж гин. Яг болж штэ. За одоо шууд хэвлж болж гин. Тэгээ шууд панатонтой хийж болж гин. Үгүй бол урдчилж хэвлж болж гин. За ер нь бол ерөөсөө түрүүний хийжсэн нөгөө тэр аргыг заагаад өгч. За тэгвэл урдчилж хэвлээ те. Энэ болохоор нөгөө ёроолно. Тэгэхээр зэрэг нөгөө мүлгэр талаа дээр нь гарах гэж штэ. Энэ нь болохоор зэрэг нэлцгай хэсэг нь байна. За тэгэхээр зэрэг нэгтэл рүү ингээд нэгтэл рүү нь явсаар агаад мүлгэр гаргаад дээдлэлт нь гарах гэдэг байна. Битээ үзүүрийг ашиглаараа зүгээр тэр хавтгай гадаргууг нь ашигла. Хитрхи их битгий дараарай. За 180 градус эргүүлэх гэдэг юм шиг байна тийм үү? За нөгөө нэлцгай тал нь одоо доор орчлоо. Мүлгэр тал нь дээр гарчлаа. За би чамд нэг хөдөлгөөн зааж өгсөн шүү дээ. Яг тэр хөдөлгөөнөөрөө ингээ огцом хурдан хөдөлгөөнөөр. За энэ чинь одоо ерөөсө тавцангаас унлаа л да. Хөөгдөө. Хөөсөргөө төвд нь авчир. Яг болж байна. Наадах чинь болж байна. Яг
Болж штэ чи хийгээд байна штэ. Сайн байна. Тэгэлгүй яах вэ? Кристал энд байгаа юм чинь. Огцом хурдан хөдөлгөөнөөр. Нөө болж ин тэ. За энэ гараа нөгөө гараа болохоор зэрэг энэ чиглүүлээд яг хөө тэг гарчин наалд нэг санаа зовж байгаа бол гараа сайхан гурилдчих. За энийг л хийлээд байгаа байхгүй юу? Ингээл хөөгд явж байна. За одоо болцсон. Яг бол бид нэр талхаа хэвлэж байгаа биш, урдчилж хэвлээд ингээд ийм хэлбэрт оруулаад тэгэд энийгээ 5 минут 5-10 минут ч юм уу хүлээн болж штэ. Яг энийг л хэлээд байгаа. За юу хийх гээд байгаа юм бэ? Урдчилж хэвлэнэ гэдэг чинь энэ гадналтны юм гадаргуу арьс шиг юм үсэх гээд байгаа. Тэг яг ингээд хэвлээд ирэхээрээ тэр гадаргуу чинь гарт чинь наалдахгүй. Тэгээд нөгөө нялцхан хэсгнүүдээ бүгдийн дотор нь ингээд багтаагаад тэгээд ингээд сайн ингээд хоорондоо наалдуулчих юм бол талах чинь ингээд дээшээ ингээд босоод хөөгд ирнэ гэсэн. Гой хэлбэртэй болно гэсэн. За дахиад нэг өөрийг хийх үү? Бид нар зөндөө олон зур мөц зурсан штэ. За яагаад болохгүй гэж дахиад нэг хийвэлчих. За одоо энийг яах вэ? Хөөж явсаар агаад нааш нь авчираад ийш нь тавьчих. Болж гин. Зүйтэй. Сайн байна. Болж гин. Ядгаж нь хэлээд байгаа. За тэнцээ орхич. Тэгээ хийчлээ штэ. Би ерөөс өөртөө үнэмшихгүй байна. Би ерөө хийсэн гэхэд. За одоо би болохоор өөртөө чи юу ч хэлэхгүй чи зүгээр яг өөрийнхоороо яана. За энэ чи хинч байхгүй гэж бодъё доо. Гэртээ өөрийнхөө юм хийгээд ганцаар байж гэн гэж бодъё. За нэг жоох болтчлээ. Энэ хосорс айгуу дачгүй штэ. Надаа нэг хэрэгтэй юм байна энэ чинь. Их гой зөөлхөн. Нэг гарны маань үргэлжлэл юм шиг ингээд гой юм. За одоо явах лээ. За энэ талаас нь ийшээ хөөгөө явчих. Наа чи ингээд нэлцгай талан дээр гарсан байгаа юм штэ. Нэг огцон хөдөлгөөнөөр л ингээд тавьчих болно гэсэн үг. За хурдан хөдлөх гэхээр нөгөөдг нь сунаад байна. Яагаад тэгэхээр зэрэг түрүү нөгөө хийхээс өмнө жоохон гурил цацах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгэхээр за одоо гурил цацчих уу яах вэ? За яж гараа. Сэрүүлэг дуурайд байна. Тагийг авъя. За алийг хараадах юм. 20 минут болчлоо. Хөөх. Янзын гоё. Хартаа. Ой, ястаа гоё болсон. Ястаа гоё болсон манай. Ястаа нэрээ. Хайртай шүү, ястаа. Гоё олж шүү талхнууд маань. Мундаг шүү. За энд болохоор зэрэг би 20 минут дахиад тавьчих. Ер нь заримдаа би болохоор зэрэг одоо юу хэмдэ тэр температура 450 дээрээ үргэлжлүүлээ шарах ч юм уу. Үгүй бол 440 болгоо бууруулах ч юм уу. Тийм. Юунаас болоод тэгж байгаа юм. За одоо юу хэмдэ миний одоо тухайн өнөөдрийн арцангаа шиг юм одоо. Хэрвээ заримдаа би ингээд нэг сайхан гадаргуун ингээд сайхан шаргал борвтор өнгөдөө тийм талах хэдий гэх юм бол халуун дээр ингээд байлгаж байна гэсэн үг. Заримдаа болохоор гадна тал ингээд жоохон зөөлөн хий гэх юм бол хэмээ ингээд бууруулна гэсэн. Гэхдээ ямар ч гэсэн 100-аа маш сайн халаасан байж ч талхаа хийгээрээ. Ягаад гэвэл бид нар чинь нөгөө талхаа хийх гээл ингээд байнга 100-аа онгойлгох тэр тусамд чинь нөгөө ингээд халуунаа алдаад байгаа байхгүй юу? Тийм учраас маш халуун зууханд талхаа хийж байгаараа. За цаашаа үргэлжлүүл явъя. Түрүүн би нөгөө гурил цэцгаа мартсан гэсэн шүү дээ. Одоо тэгвэл цэцэх үү? За одоо гурил цэцээд хэрэггүй яагаад гэвэл мүлгэр тал нь дээдэлтэй гарцсан байна. Яагаад тэгэхээр зэрэг эхлээд ингээ гурил цэцчих юм бол нөгөө мүлгэр тал чинь гурилтайгаа ингээд гурилаар бүрхэгдчихээр нөгөө тийш нь эргүүлэхээр дараа нь ингээд хэвлэхээр гарт чинь наалтахгүй байхгүй юу? Тэрний ялгааг би хэлээд байгаа юм л та. За хэлбэрт оруулаа. Багш камер хоёр намайг ч бүр хараад байгаа болохоор жоохон сандарч шүү. Намайг юу хийж байгааг хараад байна. За хурдан хөдөлгөөнөөр
санаж гинүү те. Болж гин. Ингээд өшгөлж байгаа ч юм шиг нэг тийм хэлбэр. Ингээл зууралдаад яваад байх юм бол нөгөө төмөр хусууранд чинь наалдаад онгоогоод ирэх байхгүй. Тийм учраас ерөөсөө жоох ингээд түлхэх маягтай хурдан хөдөлгөөн хийлээд байгаа юм тийм ээ. Зөв. За сайн ингээд дотор нь хийгээд өгч. За болж. За энэ нөгөө гадаргуу дээр ингээд тавцан дээр нилэн удчлаа. Энэ одоо хэвлэхэд яг бэлэн болцсон байна. Тэгвэл энийг шиг нүлгэчгүй. Тэг нааш нь явуулчих. За би ер нь жоохон ойлголттой болж эхэлж шүү. Жоохон гурилцчих. Айгуу жоох нэг. За гараа сайхан гурил түрхчих. За одоо болохоор үнэхээр яг гараараа нөгөө зурмагтайгаа зуурална тийм учраас яг гараа сайхан гурилдж жагаад чи бол зурмагт гараа өрөх дурггүй. Гэхдээ одоо бол яг гараараа хөвлөн штэ. За нэг огцом хөдөлгөөнөөр авчираа тавьчих. Зүйтэй яг наадах чинь хэлээд байгаа. За бидний яриад байсан нөгөө арьс чинь энэ байна те. Тэгээ дээдлэлт нь болохоор нэлцгай хэсэг нэ штэ. За одоо болохоор зэрэг нэг юм 100 дөрвөлжин хэлбэртэй болгондоо. Энэ бол ингээд нилээн сайхан агаартай зурмаг байна. Тэр хитрхи их ингээд агаарыг гаргалгүйгээр сайхан дээлгээд өгчих. Сунгаад өг. Хэрэв гарчин наалдаад байх юм бол зүгээр сайн гурилдаад бай. За өшөө жоохон сунгая. Яг тэгвэл бид нэр ингээд наад талхаа хэвлэхийн тулд нуугална. За зүгээр одоо нугалдаг аргаар яг хамгийн энгийн ямар гарт нэг наалдаад байхгүй хамгийн энгийн ямар арга тэр аргаар чинь л хэвлээ. За хамгийн энгийн арга бол зурмгаа одоо ийм 100 хэлбэрт оруулаад дөрвөлжин хэлбэртэй болчихж байгаа. Тэрийгээ татаад 3-1 дээр нь нугална гэсэн үг. Хуруугаа сайхан гурилдаж болно шүү дээ. Ахуухан шиг гурил төрчих. За. Жохон татчихагаад энэ хэсэгт нь авчираад нугалчих. За болж байна. Болж байна. Хэрвээ жоохон татсан бол илүү зүгээр байх усан. Яг бол бид нугалсныхаа дараа ингээд нөгөө хуйлах байхгүй юу? Зүгээр болж байна гэдэг. За одоо нөгөө талын хэсгийг татчихагаад энэ дээрээ авчираад тавьчих. Дээрэс нь жоох ингээд наалдуулаад өгье дээрэс нь дараа. За хитрхи хурдан хөдлөх шаардлагагүй зүгээр тэгэл авчираад тавьчих. За одоо тийм зурмгаа ингээд өөрлөгөө эргүүлэхгүйгээр одоо 90 градус эргүүлэх байсан эргүүлэх шаардлагагүй. Тэгж ягаар хажуу талд нь ирээд ийшээ ирчих. Тэгээд ингээд хуйлна. Ингээд таныг харж байхад ингээд жоохон татаад ингээд дараад ах шиг байсан тий. За жоохон татлаа. Зүйтэй болж байна. Яг болж байна. Хитрхи ингээд доош нь айхтар даралгүйгээр тэгээ сайхан ингээд хуйлж болж штэ. Хардаа. Таны зурмаг жоохон онцгой зурмаг юм шиг байна. Энд чинь нөгөө нэг төрөний нөгөө таталт сонголт чинь байхгүй юу? Нөгөө цавуулыг нь бүгдээр ингээд сайн үүссэн учраас бүгдээр ингээд бие ингээд бариад байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь тэр нууц нь болохоор нөгөө цавуулгаасаа үүсгэтэй л байгаа юм. Энийг хардаа үнэхээр гоё болсон байгаа үстэй. За энийг яг энэ хэлбэрээр нь байлгамаар байна уу? Эсвэл дугуй хэлбэрт оруулмаар байна уу? За тэгээ би дугуй хэлбэрт оруулъя. Манай гэрт бас яг юм дугуй сав байгаа. За төмөр хусраа ашиглаж болно. Үгүй л өөрийнхөө гараар ингээд татаад дугуй хэлбэрт оруулж болно. Аль нь ч байсан болно л доо. За яаж тэхүү эндээс эхлэхүү дээр нь ингээд хажуу тал нь ингээд гарцмаа. За энэ тохиолдолд болохоор ингээд чимхээд хоёр талын чимхээд ингээд тагалчихна гэсэн үг. Гараа ингээд гуриланд үрж жагаад ингээд чимгчиж болно. Яг тэгээд. Нөгөө арга нь болохоор зэрэг нөгөө гарын анчигчийн урууны талыг ашиглаж жагаад ингээд хоёр талаар нь зэрэг ингээд дараад нугал дээрийг ингээд дараад наалдуулчих болно. Ийм аргууд байна. За тэгэхээр яг түрүүний ингээд яг хэлбэр оруулж исэн шиг гэх юм бэ те. Зөв яг зөв.
За нөгөө гар нь болохоор зэрэг байнга тусалж явна шүү. Хажуунаас нь дэмжээд түшээд явна гэсэн үг зүйтэй. Сайн байна. Болж гин. Хажуунаас нь сайн туслаад өгөхгүй бол ингээд хөмөрчих гээд байгаа үстэй. Тийм байна. Яг хөмрүүлэхээ шахлаа шүү тий. За болж гин. Цаашаа явах уу? За энэ үед болохоор ингээд харал та хаана нь илүү жоохон гарцсан байна. Хаанаас нь жоохон тотогшин хиймээрэн тэрийг харж байгаа л тэгээд За энэ дээр болохоор зэрэг жоохон зурмгаа зүсчлээ шүү. За болж өгвөл хусуура гадаргуутайгаа яг чацуу байлгахыг хичээгээрэй. За ингээд яваад байна. Бараг л болцсон байна да. Тийм. Төмрөө ингээд дээшээ өрөхгүйгээр ингээд яг гадаргуутайгаа чацуу ингээд хусах маягаар явна гэдгээ санаараа. За энэ хэсэгт нэг жоохон аваагаад байх шиг бах юм. Зүгээр. Тийм, наадах чи одоо ийм хэлбэртэй байсан ч гэсэн ингээд 100хан доронгуудаа ерөөс төгс юм талх болоод гараад ирдэг байхгүй. Тэгэхээр тэрийг ерөөсөө санахгүй гэсэн үг. Нэг хурдан хөдөлгөөнөөр нөгөө гөлгөр талаа доош нь харуулад хийчих. Эргүүлээ. Гарт нь алтаад байна. Яана. За одоо ингээд яг ингээд доош нь харуулж хийгээгүй тохиолдолд гараа сайхан гурилдж байгаад хажуунаас нь ингээд өргөөд зурмгаа. Тэгээд ингээд яг төвд нь ингээд байрлуулад өгчихгүй. Яг ингээд болж байгаа үстэй тий. За зарим хэсэг нь болохоор жоох ингээд нэлцгар хэсэг нь ингээд гараад ирсэн байна тий. Тэгэхээр эндээ гурилд хүрчих. Дээшгээ хөөхөр нөгөө нэлцгаа чинь юундаа наалдсан штэ. Good job, Ачма. You did it. Болж штэ, Ачма яг болсон байна. За, ямар санагдаж байна? Камер байхгүй байсан бол арай л амарх байсан баг та. Тэгээд нөгөө гурил ингээд гарт наалтчихаар миний нөгөө нөөр өвтдөг тэр маань хөдлөө жоохон сандраад хийж байна. Oh my gosh. Why don't you go wash your hand with that? За, гараа гоочвол яасан тэгвэл арай анхаарал чинь илүү төвлөрөх байх шүү. За одоо явах цаг болчлоо доо. За ер нь өөрт чи ямар санагдв тэр сэтгэлдээ хаваалцгаа. За ер нь бол би яг амархан гэж хэлж чадахгүй байна л да. Яг боломжийн юм байна гэж санагдчихэж байна. Гэхдээ миний зурмаг болохоор яг таны энэ зурмаг шиг бас байдгүй. Тэгэхээр чи энийг хийж чадахгүй байна гэдэг хэлжсэн шүү дээ. Тэгэхээр яг одоо ингэж хийхээр ямар санагдаж байна. За зэв гэж хэлэх юм дээ. Би болохоор нэг тийм айхтар эерэг сэтгэл төрөхгүй байна л да. Яагаад гэвэл миний гэртээ ингээд миний хийдэг талхны зурмаг болохоор яг иймэрхүү байдгүй ингээд наалдаад байдгийн. Тэгэхээр тэр чинь болохоор мэдээч хэрэг нөгөө таталт сонголттойгоо холбоотойгоо байхгүй. Тэрэн дээр жоохон ажиллаж байгаа. Тэгэх юм бол арай болно. За би энийг бол ингээд хэвлэчээ. Би бас нөгөө хөрөнгөтэйгээ сайн ажиллахгүй бол хөрөнгө маань хитрхи гэсээд удсан байсан болохоор ингээд аюу тийм гашуун үнэртэй байгаа. Тэгээ штэ тэр чинь яадаг бол хөрөнгөө ингээд хөргөчөндөө дэндүү удаан байлгаад чаар нөгөө хүчилхэн ялгараад тэр чинь болохоор нойдо хөрөнгөний бактери жоо хоолоо идчих явцтай гарч байгаа ялгарч байгаа бүтээгдэхүүн тэгэнгүүт хитрхи удаан байлгахаар нөгөө шингийн хэсэг нь одоо гурилаасаа ингээд салаад ингээд хоёр шингэн дээрээ ингээд ялгарчдаг штэ. За тэгэхээр түрүүн би чамд үзүүлсэн заасан тэрийг ингээд чамд харуулад хэдэн санаа онлоо хэлээ л та. За эхлээд ийм урт 100 4 хэлбэртэй болгох чинь тэгэнгүүтээ 3.1 одоо нөгөө захаа нугалж байгаа юм шиг тийм ээ. Жоохон татс хийгээд 3.1 дээр нь тавьчихна гэсэн үг. Тэгээд дээдлийн жоохон татж агаад ингээд 3.1 гэж. Би юу гэж бодож байсан гэхээр түрүү нөгөө доотлын ингээд татсан чинь доотлын хэсэг ингээд язраад байсан байхгүй. Тэнгүүд нөгөө цавуулга таслаад байна гэд дотроо ингээд бодцсон чи санаа зовоод тэрийг нөгөө хитрхийх сунгочлаа гэд татаж чадахгүй байсан байхгүй. За би одоо ойлголоо энэ бол тэр бол нэг асуудал биш юм байна тийм ээ. За одоо би бас хажуунаас нь харуулъя л да. За ингээд
жоохон татлаа. Тэгээд нуглаа. Татаад ороолоо. За чи бол яг энийг хийхдээ аягүй сайн хийсэн шүү дөрөв. За ингээд болчихж байгаа. Энэ ингээ хоёр талын чимгэхэд дараад ингэ чимгэж болно. Уруугаараа чимгсэн болно. Энэ бол алин эзэн юм жоохон дугуй хэлбэрт орсон байна тий. За гараараа ингээд татаад чирээд жоохон дугуй хэлбэрт оруулчих. Энэ бол яг энэ үедээ бол гарт ингээд нэг наалдаад байхгүй байх эсвэл те. Хэрвээ хитрхи ингээд чанга татаад ах юм бол дээрээ язраад эхлэхээрээ гаранд ч юм бол наалдах хандлагатай байдаг шүү. За ингээсэн харж байгаа таана нь ямар байна гэж. За ингээд болчлоо. За ингээд банатон дотроо хийчээ. Одоо энийг болохоор зэрэг өөрөө ингээд сайн практис хийж болно шүү дээ. Ингээд өргөж аваад нөгөө тийш нь харуулаа хийлээ. Өргөж аваад нөгөө тийш нь харуулаад. Тэгээ энэ ингээд ийм нэг хурдан хөдлөг байгаа үстэй тий. Түрүүн би нөгөө наалдаад байсан дээ би гурил сайн төрчихсөн бол гайгүй байх байсан баг тийм ээ. Тий нөгөө гар нь бол байнга ингээд тусалж явах хэвээр. Нэг гар нь төмөр хусуураар ингээд ажиллаж явахт чинь тий. Нэг иймэрхүү хөдөлгөөн байгаа үстэй. За эргэл тавилаа. Өргөөд тавилаа. Тэгээ жоохон гурил цацчихна. За ингээл болоо. За талах маань одоо гарах болчлоо. За талхаа ямар шүү зүснийг харцгаая. Хараагаа да.